Минь дамар ахын дүүс минь сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн дугаар маань орох хувьтай байжээ. Өнөөдрийн дугаартаа монголчуудын уламжлалт бидний нутгалдаг, одоо Монгол улсад байхгүй 10 үнцэнтэй газрыг тайлбарлах болно. Өмнө нь амьдарч байсан өвөг дээдсийгээ нутгалдаг. Одоо тухайн нутагтаа амьдарч буй ахын дүүстэйгээ хамтдаа уулзцгаая. Жагсаалтын 10 дугаарт үр байгалийн хязгаар. Хинтийн нурууны хойд бие үр байгалийн хязгаар нь монголчуудын тэр дундаа бүрээд бараг монголчуудын нутгалдаг уламжлалт газар нутаг юм. Газар нутгийн байршлын хувьд Оросын албаны улсын Азад орнын эдийн засгийн бүсэд багтдаг энэхүү газрын төв нь Чита хот. Нийт 432 мянга орчим километр газар нутгийг хамрах энэхүү бүс нутагт 1 сая орчим хүн амьдардаг бөгөөд 2010 онтой харьцуулахад хүн амын тоо буурсан үзүүлэлт юм. Үүнээс хүн амын дийлэнхийг Орос үндэстэн бүрдүүлэх бол 80 мянга гаруй бүрээд монголчууд их нутагтаа орсон сууж нийт хүн амын 10%, 2 дахь том угсаатны бүлэг болон орсон сууж байна. Мэдээж бүрээдийн бүгд найрамдах улстай харьцуулахад асар өргөн удам нутагт цөөхөлөө орсон суух тул хэл соёлын хувьд ихээхэн Орос соёлын нөлөөг авсан гэж хэлж болно. Бидний түүхийн гол их сурвалж болох Монголын нуус товчонд маш олон удаа дурддагддаг хэл гоогод чухам энэ бүс нутагт л урсдаг. Монголчууд энэ бүс нутгийг албан ёсоор Оросуудад алдсан хугацаа нь 1703 оноос эхлэх бөгөөд Оросын 1-р Петр хаан энэ бүс нутгийг анх иргэшээлд авчээ. Улмаар 1727 онд болсон хаант Орос Манччин улсын хоорондын хилийн гэрээгээр үр байгалийн хязгаар бүр тодорхой хэлбэл манай Агийн бүрээдийн нутаг хаант Оросын мэдээлэлд бүрэн шилжсэн байна. Үр байгалийн хязгаар нь байгалийн баялагын асар их нөөцдөг энд дурдах хэрэгтэй болов. Уран, титан, зис, алт, нүрс зэрэг бүхий л байгалийн ховор элементүүд болон үнэт металлууд энд бий. Энэхүү их баялаг нь сүүлийн жилүүдэд Оросын албаны улсын эдийн засгийн томоохон хөдөлгөгч болж байгаа билээ. Үүнээс үр байгалийн хязгаарын газар усны нэршлиг цухас анзаарвал Алтач, Мангиртай, Аракерет, Могот, Аяг, Шанаг гэсэн ямар ч монгол хүн ойлгохоор нэрнүүд байгааг та бүхэн мэрэгэн ухаандаа марталгүйгээр санаарай. Жагсаалтын 9-р давс дуул. 20 дугаар зууны түүх бол монголчуудын хувьд асар их сургамжтай, алдаатай, оноотой, мөн ирээдүг толцсон он жилүүд байлаа. Энэхүү дурддах газар нь нэрт удирдагч төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэн балагсантай салшгүй холбоотой газар юм. Тэрээр 1916 онд Үнэн Зоригтхан аймгийн Зоригтхан хошуунд одоогийн Уус аймгийн Давс суманд Игэл Малчин гэр бүлийн 5 дахь хүү болон хорвоод мэндэлжээ. Түүний засаглалын он жилүүдэд даргын төрж өссөн Давс дуул нь зөвлөд социалист бүгд найрамдах холбоот улсын бүр тодорхой хэлбэл Туваагийн бүгд найрамдах ард улсын мэдэлд орсон юм. 1932 оны Монгол Туваагийн хэлэлцээрээр анх энэ асуудал хөндөгдөж гарч ирсэн бөгөөд Тагин Туваа ард улсын давсны иргэдэг хангах ганц газар нь энэ тул засгийн газрын шийдвэр гарч хүлээлгэн өгсөн байна. Тухайн цаг үед энэ асуудлыг улсын их хурл болон улсын баг хурлаар хэлэлцэн батламжлаагүй дамжирч улмаар 1958 оны хилийн гэрээний дагуу дахин баталгаажсан байна. Цаашид энэ асуудал улам гарч зөвлөлт болон Монголын хооронд цэв суух үед том маргаан болон дэгдсэн бөгөөд Москвагаас энэ асуудал дээр их нухацтай хандаж байгааг дуулгасны дараа асуудал эцэслэгдэн шийдвэрлэгджээ. Газар бол төр улсын үндэс хэмээх эртнээс баримталж ирсэн үндсэн зарчимтай Монгол улс 20 дугаар зуунд ах トゥ Туваа нартаа мөн зөвлөлтийн тад ийхүү газар нутгаа хүлээлгэн өгсөн юм. Торгон хилээ хамгаалах хэмээн Хилчин эрс цусаа харлалгүй зүтгэсэн 20 дугаар зууны бахархам түүхийн хажуугаар суралцах нэгэн түүх энэ болоо. Жагсаалтын 8 дугаарт Эргүнээ гүн. Бидний түүхийн салшгүй хэсэг болсон Эргүнээ гүн. Эрдний түүхэн ном судруудад тэмдэглэснээр төрөг болон монголчууд хоорондоо тулалдан Монгол гэгдэгч аймаг улсууд ялагджээ. Хяад Нөкөө зовгийн 2 нийт 4 хүн төргүүдийн довтлогооноос дайжиж хүн хурж очимгүй тийм нууцлаг газар тэгээд асар баян газар очсон байна. Тэнд тэдний үр удам олон зуун жил өсөж оршилсоор Эргүнээ гүнд багтгаа байж нэгэн хүдэртэй том уулыг хайлуулан Эргүнээ гүнгээс гарч их нутаг руугаа буцаж буугаар энэхүү домог нь төгсдөг. Хожим Эзэн Чингис хааны эсрэг нэгдсэн холбоотнууд Жамуух сэцнийг Гүр ханд энэ газар өргөмжилжээ. Чухамдаа энэ газар нь монголчуудын нутгалдаг, хорон цохилдог, бидний мал сүргээ өсөж үржүүлдэг уламжлалт газар байсан юм. Өнөөдөр Эргүнээ гүнийг яг тэнд гээд заах маш хэцүүч Оросын албаны улс болон бүгд найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрээр урсдаг Эргүнээ буюу Аргуна мөрний сав газрын хаа нэгтээ оршиж буй юм. Эргүнээ гэдгийг зарим эрдэмтэд цавчим гүн гэсэн утгатай гэж тайлбарлах бөгөөд манай бурайд аялгаар Эргүнээ хэмээх нь өргөн гэсэн утгыг илэрхийлдэг.
Хожим монголчуудын хүчин чадал бууран дороотсны дараа энэ газар нутагт зөрчид угсааны олон аймаг улс хяналтаа тогтоосон бөгөөд одоогийн байдлаар Орос улбаны улс болон бүгд найрамдах Хятад Ад улсад харьяалагдаж байна. Харин бүгд найрамдах Хятад Ад улсын өвөр Монголын өөртөө засах орны тойргийн энтэй хот Хөлбөмбөрт Эргүүний хот байдаг юм. Хэдийгээр Эргүүний голын сав газрыг дагуур, манж, зөрчид, ороочин угсаатнуудын уламжлалт газар нутгаа хэмээн олон эрдэмтэд нэрлэдэгч одоо Эргүүний хотын хүн амын бүтцийг ажиглавал хан угсаатны дараа орох 2 дахь том угсаат нь монголчууд байна. 2018 оны хүн амын тооллохоор нийт 8,000 монгол хүн энэ нутагт оршин суудаг бөгөөд энэ нь уг хотын хүн амын даруй 10 гаруй хувь нь болно. Жигсаалтын 7 дугаарт тагнын хязгаар. 1207 онд Чингис хаан ойн иргэдэг дагуулахаар ууган хүүгэн зүчийг илгээхэд ойрд Монголын Хутуга бэхийн үрээнд ор Туваа тэргүүдээ олон улс их Монгол улсад нэгджээ. Ийхүү ойн иргэдэг амжилттай дагуулсан тул Чингис хаан зүч өвгүүндээ тухайн газрыг даатхан улмаар цаашид зүчийн улс хэмээгдэх болсон байна. Ийхүү бараг 800 гаруй жилийн турш уг газар нь монголчуудтай цаашгүй холбоотой байжээ. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн миний нутаг шүлгэнд дурддагдж буй Хинти хангаас соёны өндөр сайхан нуруунууд гихчийн соён нь бол тагнын хязгаарт орших сүрдэм сайхан нуруу юм. Асар их байгалийн баялаг, нүд хужирлам өндөр сайхан хайрхнууд, зингэг ус голууд гэд энэ нутгийн сайхныг дурдвал магтаж үл барна. Өдгөө Туваа ахан дүүс нарын минь урeenхай монголчуудын энэхүү нутаг нь 20 дугаар зууны эхэнд Зөвлөлт улсын нөлөөгөөр тэдний бүрэлдэхүүнд орж өдгөө Орос улбаны улсын харьяанд байна. Жигсаалтын 6 дугаарт Хөхнөр буюу Дээд Монгол. Бүгд найрамдах Хятад Ад улсын баруунта төвдийн өндөрлөгөөс доохон Хөхнөр хэмээх томоохон нуур оршино. Энэ бүс нутагт эртнээс олон ард түмэн зэрэгцэн амьдарч байсны нэг нь монголчууд. Бүр тодорхой хэлбэл Сямби угсааны тугухан буюу тогоон нар энэ бүс нутагт ихэд хүч хэрхэгжиж өөрсдийн төрөв тусаа байгуулж байсан билээ. Бүгд найрамдах Хятад Ад улсын энэхүү мужинд нийт 721,000 км² газар нутагтай бөгөөд 2010 оны тоолохоор 5,600,000 гаруй хүн ам амьдарч байжээ. Хүн амын 54%-ийг Хятад үндэстэн, 21%-ийг Төвд үндэстэн, 16%-ийг Хотон үндэстэн, 4%-ийг Монгол үндэстэн, үлдсэн 5%-ийг бусад ард түмэн бүрдүүлдэг байна. Мужийн хүн амын 2%-ийг бүрдүүлдэг монголчууд 2005 оны байдлаар 86,000 орчим байлаа. Тэднээс Хинаны гих 30,000 нь монгол хэлээ гээсэн бол Хөхнүүрийн баруун тал цайдамд байгаа дээд монголчууд болох хошууд, цорс, торгууд, хойд, халах зэрэг олон аймгийн хүмүүс одоо ч монгол хэлээрээ ярилцсаар байна. Дээд хэмээн нэрлсэн шалтгаан нь олон шалтгаантай байж болох ч газар зүүн байршлын хувьд Монголын тэгш өндөрлөгөөс дээш өргөцсөнтэй холбоотой нь илүү үнэнд нийцсэн тамагтал байх болов. Ийхүү жигсаалтын 5 дугаарт Барга нутаг. Монгол улсын зүүн хэл Дорнод аймгийн нутгаас Баргын сайхан талыг хэлдэг. Барга Монгол ахан дүүсийн маань үеийн үед амьдарч ирсэн, оршиж ирсэн нутаг бол энэ. Энэхүү газар нутаг нь өвөр Монголын зүүн хойд хэсэг буюу Хөлбөмбөр орчмын газар нутаг бөгөөд хайлаар дүргэн захиргааны төв юм. Уг бүс нутаг нь асар өргөн удам үржилшимтэй хөрстөгөөс гадна монголчуудын уламжлалт мал аж ахуйг өсгөж үржүүлэхэд хамгийн тохиромжтой газар нутаг билээ. Баргын тал нутаг, Хөлбөмбөр нуур, Хянганы нуруу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай умард болон баруун талаараа Орос, өмнөд болон баруун талаараа Монгол улстай хил залгаа оршдог энэхүү нутаг нь түүхэн цаг үедээ бидний өвөг дээдэс амьдарч байсан газар билээ. Хүннүү Дунхуугийн эртний хүчрэг нүүдэлчдээс эхлээд дунд үеийн татар, хятад зэрэг Монголын төр дуусууд энэ л бүс нутагт оршин тогтнож байлаа. Хожим Чин улсын иргэшээлийн үед хар мөрөн мужид харьяалагдж байсан бөгөөд 1912 онд Баргын монголчууд тусгаар тогтнолоо зарлаж Монгол улсын Богд хаанд дагаар орсон ч удалгүй Хятадын хяналтанд эргэн оржээ. 1929 онд Зөвлөлт холбоот улс энэ бүс нутгийг эзлэн авсан бол 1930-ад онд Японы Манчхоо улсын нэг хэсэг болж байв. 1949 оноос хойш бүгд найрамдах Хятад Ад улсын бүрэлдэхүүнд орж 2001 оны 10 дугаар сарын 10-нд хотын статустай болсон. Энэхүү бүс нутаг нь монголчуудын хувьд дараах онцлогтой. Монголчууд энэ газар нутгаас цааш төдийлөн нутгалдаггүй бөгөөд үндсэндээ манч дөнгөс угсаатныхнаас загалдаг зэг гэж хэлж болно. 263,953 км² нутагтай энэ бүс нутагт 2.5 сая хүн оршин суух бөгөөд хүн амын нэгтаршил бага 2023 оны байдлаар бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 25.6 тэрбум ам.доллар төрсөн байна. Хөлбөмбөр нь Баргын ард түмний өлгийн нутаг бөгөөд тал нутгийн мал аж ахуй, хөдөө аж ахуй болон хил дамлсан худалдаагаар эдийн засгаа бүрдүүлдэг. Одоогийн байдлаар 232 монголчууд энэ бүс нутагт орсон сууж байна. Барга монголчууд бүгд найрамдах Хятад Ад улсын мэдэлд орсон бусад монголчуудын адилаар өөрсдийн үндсэн газар нутаг дээрээ хан үндэстнүүдээс цөөхөн болж байгаа бөгөөд жилээс жилд монгол хэл соёлыг уусгах, нүүдлийн мал аж ахуйг хавчих зэрэг Хятадын засгийн газрын бодлогын хор уршгийг амсаж байна.
Монголын зүүн хөлөөс зоохон заашлаад монголоороо мэдээд үзээрэй. Харийн нутгийн хятад хэмээн адлагдсан хөгшин их хэлээр тань хинээс ч эрхэм тансаг ярих вэ. Хэдийгээр харьяалагдах ус орон уурч ахан дүүсийг ойлгоход бидэнд ямар ч бэрхшээл байхгүй баймаар. Жигсаалтын 4-р Ордсын тал нутаг. Өмнө говь аймгаас чанга урагшилсаар 9 говийн адагт шар мөрөн монголчуудын нэрэлдгээр хатан голын дунд усгал томоохон хөндөй орж ирнэ. Энэхүү үржил шимт тал сайхан нутагт монголчууд аль хүннүгүн ивээс эхлэн нутаглаж аж төрөн амьдарсаар иржээ. Тэгэхдээ энэ бүс нутаг нь үргэлжил Хятадын тариалан сүрт төд улсуудын мөрөөдлийн газар байсан гэвэл зохино. 2020 оны хүн амын тооллохоор 2,200 гаруй мянган хүн амтаагаас 200 мянга орчим нь монголчууд. Мөн манж болон төв угсаатнууд байх ч тийм ч олон биш. Өөрсдийгөө монголчуудтай ойр хэмээн соёлын хувьд дотночилж үзэх нь бий. Ордос хэмээхэн чухамдаа монгол хэлний орд гэсэн үгнээс гаралтай олон тооны эс дагаврыг залгаад ордос болж буй юм. Монголчууд эртнээс жирийн иргэдийн сууцыг гэр, томоохон ноёдынхыг өргөө, эзэн хаадынхыг орд хэмээн нэрлэдэг байсан бөгөөд зарим эрдэмтэд Чингис хааны 8 цагаан ордтой холбоотой гэж үздэг байна. Ордсын энэхүү бүс нутаг нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй Хятадын хөгжлийн бас нэгэн түлхэц бөгөөд нүүрс, зис зэрэг байгалийн асар их баялгууд нь өдрөөс өдөрт тэлж буй Хятадын үйлдвэрлэх хүчний хөгжилд үнэтэй хөв нэмэр оруулж байгаа юм. Ордос нутгийн ард иргэд эртнээс дуу хуур хөгжим, баяр надгаагаараа тунчиг алдартай. Сайхан цаг үеэ дурсыг ивэл Ордсын Чингис хааны ариун газарт очиод үзээрэй. Санан дурсаж явах зүйлсээ тэндээс та харах болно. Нарийн ширээн дээр дуу өргөн зогсох залуугийн харцыг та төлдөөд үзээрэй. Нарлаг Монголтой хавчигдж буй харуулслын харцыг та тэндээс олж харнаа. 3-р Хянганы нуруу. Бидний өмнөд хөрш бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөд засах орны зүүн хойд хэсгээр их хянганы нуруу оршино. Энэ нь анх Сиамби уус гэж нэрлэгддэг байсан бөгөөд хожим нь Дунхуугийн хойцос болох хятад нар төр тусаа байгуулан төвлөн нутаглах болсон байна. Газар зүйн байрлалын хувьд хойд зүгээс урагшаа 1200 км үргэлжилдэг. Зүүн талаараа Нэн, Сонхуа голын бэлчээр, баруун хойд талаараа амар болон түүний цутгалуудын хооронд орших газар юм. Хянганы нуруу нь харьцангуй баялаг бэлчээрийн бүс юм. Бидний өвөг дээд хятадчууд 10-р зуунд Ляо гүрнийг байгуулахаас өмнө уг нурууны зүүн бүлээр амьдарч байжээ. Энэ бүс нутагт монголчуудаас гадна Түнгус үндэстэн болох Орокийн их ба бага хянганы нуруугаар амьдардаг. Баруун ингэрт нүүдэлчин ард түмэн амьдарч хойно адуу тэмээ маллаж Монголын тэгш өндөрлөгт нүүдлэн амьдардаг байна. Жигсаалтын 2-дугаарт байгаль нуур, ой хөвч тайг, гүн сэнхэр нуур. Сэлэн аймгаас чанга хойшилсоор бид Сибирийн сувд хэмээн нэрлэгддэг байгаль нуурын дэргэд очих болно. Орос улбаны улсын Сибирийн өмнөд хэсэгт оршдог дэлхийн хамгийн гүн нуурыг байгаль гэж нэрлэдэг. Байгаль нуур нь дэлхийн 7 дахь том нуур бөгөөд харьцуулбал Бэлэг улсын нутаг дэвсгэрээс том юм. Одоогийн тогтоосноор 1000 гаруй ургамлын зүйл 2500 гаруй амьтны төрөлтэй ба амьтдын 80% зөвхөн тухайн бүс нутагт л байдаг. Далайн хав, ирвэс, чон, буг, үнэг, баавга олон төрлийн мэрэгч амьтад ундаалдаг үнэхэрийн баялаг газар билээ. Байгаль нуурт эртнээс монголчуудын өвгдөөдөөс амьдарч иржээ. Бүр тодорхой хэлбэл хүннүгүн юуэс эхлэн энэ газар нутагт бид оршин байж байв. Байгаль нуурын хэсгэр амьдарч байсан хүннүү нартай байлдсан Хятадын хаан улсын цэрэг байгаль нуурт тулж ирээд хойд талын далайд хүрсэн гэж нийтийн тооллын өмнөх 2-р зуунд бичиж тэмдэглэж байсан түүх бий. Монголын нууц товчоонд дурддах баргуужин төхөн болж чухамдаа байгаль нуурын зүүн эрэг дээрх газар юм. Эртнээс бараг бүрээдүүд энэ нутагт амьдарч ирсэн ба мөн түрэг ивэн хөгсаатнуудад зэрэгцэн амьдардаг байв. 1600-аад онд хаант Орос байгаль нуурын эргэн тойронд ирж шивээ бэхлэлт барин суурьшиж эхэлсэн ба 1628 онд Оросууд байгаль нуурыг хишээлдээ оруулж бүрээдүүдийг өөртөө нэгтгэж байв. Байгаль нуур нийт 27 аралтайгаас олхон арал бол дэлхийн 3 дахь том нуурын арал юм. Бөөр нуураас жоохон том гэхээр асар том өөрийн гэсэн амтан ургамлын төрөл зүйлтэй арал байгаа биз. 1896-аас 1902 оны хооронд Транссибирийн төмөр зам тавигдсанаар байгаль нуурын эргэн тойрны амьдрал өөрчлөгдөжээ. Тухайн бүс нутгийн хамгийн том хот нь Иркутск хот буюу бидний нэрлэдгээр Ирхүү юм. Оросын 25 дахь том хот 1661 онд Оросууд Сибирь рүү тэлэх үед энэхүү хотыг байгуулсан байна. Жигсаалтын 1-р Шинжаан буюу зүүн гарын ханд улсын нутаг, Или, Алтай, Турфан. Шинэ хязгаарын нутаг. Ингээд сонсогдохоор юу бодогдож байна? Тийм ээ, энэ бол Манччин гүрний биднээс булаасан асар баялаг нутаг. Энэ нутагт эртнээс маш олон үндэстэн угсаатнууд амьдарч байсны нэг нь монголчууд бид бөгөөд түүхийн ихэнх хугацаанд монголчуудын хяналтанд энэ нутаг байлаа. Бүр тодорхой хэлбэл
хүн нүгэн юуэс эхлэн энэ бүс нутаг тулын чухал байсан юм. Өрн зүгтгийг худалдааны гол зам болох торгоны зам энэ бүс нутгаар дайран өнгөрөхөөс гадна асар их байгалийн баялаг, газар тариалан, мал аж ахуй эрхлэх идэвхтэй бүс нутаг бол энэ. Эртний Хятадын хан улс хүннүүтэй байлдан тулдаад ямар ч үр дүнгүй тул хүннүүгийн баруун гарыг тасдаж эдийн засгаас нь тусгаарлах бодлогыг хүртэл явуулж байжээ. Хожим их Монгол улсын үед энэхүү бүс нутагт монголчууд бүрэн ноёрхлоо тогтоож торгоны замын аюулгүй байдлыг хариуцаж байлаа. Ийхүү явсаар зүүн гарын хаант улс энэхүү бүс нутагт 18 дугаар зууны үед бүрэн ноёрхлоо тогтоосон ба Манчжин улсын эзэлсэн сүүлчийн томоохон газар нутаг энэ байсан тул энэхүү газар нутгийг Шинжаан буюу шинэ хязгаар гэж нэрлэжээ. Аад тивийн хэвлийд орших Шинжаан нутгийн хойноос урагш Алтай нуруу, Тэнгэр уул, Күнлүү нуруу үргэлжилж төв хэсэгт нь зүүн гарын хотгор, Тармийн хотгор байдаг. Күнлүн гэдэг нь хөндлөн уул гэсэн монгол үгийн хуурсан дуудлага гэж зарим эрдэмтэд үздэг байна. Хөх нуур Шинжааны хооронд хөндөөлсөн 7000 м-ээс өндөр 10 орчим оргилтой Күнлүү нуруу Тэнгэр улсаас дутхгүй өндөрлөг бөгөөд Шинжааны газар зүй уур амьсгалд багагүй нөлөө үзүүлдэг юм а. Шинжаан дахь Хятадын армийнхан бүтээн байгуулалтын ажил эрхэлж, зам гүүр тавьж, олон зуун мянган гадалбад усан үзмийн тариалан эрхэлж, цөл дундуур 4500 км урт нефтийн хоолой татаж, өндөр байшингуудыг барьж байна. Мөн усан үзм, хатаасан жимс зэрэг бидний худалдан авдаг амтлаг жимснүүд энэ л газраас бидэнд ирж буй юм. За энэхүү өнөөдрийн дугаартай маань хамт байсан та бүхэнд баярлалаа. Манай сувгийг subscribe хийж дараагийн бичлэгүүдтэй хамт байгаарай. 못한 홀에게 비마르타에 돌은 사탄한 야도 비하야